Улсын их хурлын 2016 оны сонгуулийн Увс аймгийн 32 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон Улсын их хурлын гишүүн Намсрын Цэрэнбат холбогдох баг бүрэлдэхүүний хамт Увс аймагт хүрэлцэн ирээд байна. Энэ хүрээнд боловсрал, эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр эрүүл мэнд боловсролын тогтолцоог сайжруулснаар хөгжил аяндаа ирэн хэмээж байв. Энэ ч утгаараа сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцж тулгамдсан асуудлаа аймгийнхаа удирдлагуудад 7-10 хоногийн дотор ирүүлэх хэрэгтэй хэллээ. Эдгээр асуудлыг судлаж шийдвэрлэх талаар арга хэмжээ авч ажиллана гэдгийг хэлж байсан юм. Хамгийн гол нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцсан багаар хамтран ажиллах хэмээн онцлолоо. Тойргийнхоо сургууль, цэцэрлэг өрхийн эмнэлгүүдээр явж байна. Тэгээд энэ улс орны аль ч улс орны эдийн засгийн жоохон хүндрэлтэй үед бол гол нь хийж алдаага зас урагшаа авахд гол чухал салбар бол боловсрол, эрүүл мэнд байдаг. Тэгээд бид энэ баг хамт олонтойгоо эх 4 жил бид ямар алдаагаа засаж, ямар амжилтанд хүрэх боломжтой энэ талаар бүгдээрээ хамтарч харилцан ажлыг гэдгийг одоо сургуулийн удирдлагууд ярилцаад явж байна. Энэ алдааг засахын сургуулиуд, цэцэрлэг, өрхийн эмнэлэг дээр байгаа хүндрэлийг засахын тулд одоо хүн болгон оролцож нийтлэг шийдлээ гаргаад тэгээд бас их хурлын гишүүнийхээ бие оролцоо тэгээд энэ үсэд байгаа хүндрэлүүдийг шат шатанда хамтран ажиллаж, хамтран ярилцаж шийдье гэсэн юм яриа өрөөдөө өнөөдрийн маань уулзтууд явж байгаа. Тэгэхээр энэ боловсрал, эрүүл мэндийн салбар тулгамдсан асуудлыг нь орон нутгийн түвшинд шийдвэрлэх бас гарцыг таа юу гэж харж байна вэ? Гарц нь хамтарч ажиллах би сая өнөөдрийн хэлээд байгаа байгууллагуудаа хэлээд ярилцсан маань нэг яг хүндрэл байгаагаа нэгээс одоо хэд хүртэл тэрийг бүгдийг жигсаая хамт олон энд бүгд шат шатандаа оролцоо. Аль нь одоо анги баг хамт олон дотроо шийдэх, аль нь аймгийн орон нутгийн удирдлагч, аль нь улсын төсөв болон хөрөнгө оруулалтаар шийдэх. Алийг нь бид гадны одоо зээл тусламж хөтөлбөр ашиглаж шийдэх вэ гэдгээ ялгая. Ингээд эднэрийг бүгдийг хурдан шийдэхгүй бол бидний одоо энэ хичээлийн шинэ жил эхлэх болохоор хичээлд харах болохоор л энэ сургууль цэцэрлэгийн асуудал ярьдаг. Энэ нэг одоо энэ муу зуршлаасаа хурдан салъя гэсэн юм л зорилттойгоор бүгдээрээ оролцъё гэж байгаа маа. Одоогийн улсын их хурл маань Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн бүгд нарт Монгол Ард улсын сайд нэрийн зөвлөлийн дарга, ардын хурлын тэргүүлэгчдийн дарга, Монгол улсын маршал, Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, Цэтэн Балагсны 100 жилийн улс орон даяар энэ онд устал одоо тэмдэглэн өнгөрүүлэх алдар гавийг мөнхжүүлэх юм улсын хурлын тогтоол гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт бол улс орон даяар одоо дагын маань 100 жилийн тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болж өнгөрөөд дуусгаад тэгээд өнөөдөр одоо аймагтаа ирээд байж энэ 7 хоногийн сүүлээр бас орон нутагт төрсөн суманд төрсөн аймагт бас энэ маршлынхаа энэ Монгол төрийн нэрт зүтгэлтнийхөө тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ олно. Энд бас арга дэвтэгтэй оролцоорсоо гэж бас хүсэх байна. Тэрээр улсын их хурлын гишүүнээр сонгогдсноос хойш анхудаа Увс аймагтаа хүрэлцэн ирээд буй. Цаашид эрүүл мэнд боловсролын салбарт төлхөө анхаарч ажиллана. Тиймээс эдийн засгийн хямралтай энэ цаг үед аливаа тулгамдсан асуудалд бодиттой хандах хэрэгтэйг сургууль цэцэрлэгүүдийн удирдлагуудад сануулж байсан төдийгүй энэ цаг мөчөө ашиглан ерхий боловсролын багш, сургууль хүмүүжүүлэгч нарт сургуулийн өнөөгийн дэвшил, алдаа дутагдлын талаар богино хэмжээний хэлэлцүүлэг хийнэ гэлээ. Улсын их хурлын гишүүн Цэрэнбатын хувьд маршал Юмжаагийн Цэтэнбал даргын 100 жилийн аяг тохиолдуулан Увс нутагтаа ирж буугаараа энэ удаагийн айлчлал ач холбогдолтой байна.